За би ер нь зүгээр Ахмад түүний хувьд ер нь зүгээр өөрийн бодлоо ер нь ингээд ажиглаж яхад бол одоо дээр үеэс эхлээд ер нь зүгээр ер нь анхаарал халамж яхан эрэгтэй хөхтийг бол ер нь халамж анхаарал бол баг тавьдаг юм уу гэж ажиглагддаг. Яагаад гэвэл дээр үеэс бол одоо морь аргамж гэж эмэгтэй хөхтийг явуулдаг. Ер нь тэгээд эрэгтэй хөхчин яхан тийм борох шүү одоо юмд хийдэг болонгууд нь тэгж одоо ер нь бодтiin болоо да гэсэн байдлаар энэ тэнд ажиллаар ингээ явж байхад ерөөсө бүхэл хүмүүс л охтынхаа тухай ер нь зүгээр санаа зовсон байдал харагддаг болохоос хүүгүүдийн талаар бол нэг санаа тавьдгүй. Яагаад гэвэл ерөөсө тэр манай удмын бас холбогдолтой юм шиг байна. Ер нь дээр үед бидний үед бол одоо энэ байдал бол өөр байсан л та. Ер нь зүгээр өөр байсан. Тэгээ одоо болохдроос ерөөсө орой үдшиж явах ямар нэг юмд орох эрсдэлтэй хөвгүүд хилдэхгүйгээр ер нь зүгээр оройд бол ямар нэгэн тийм нөлөөлөлд бүртгэр тийм болсон байхгүй. Бидний үед бол яг ерөөсө юм бүх юм тайван байсан, орчин өөр байсан. Тийм учраас бол одоо бол хүмүүс бол одоо хөвгүүдтэй нэлээд анхаарал тавьж явах хэрэгтэй. Одоо өнгө янзын хар тамхи татах тэгэл бүхэл юм одоо хөвгүүд одоо энэ хүүхдүүдээр дамжуулж явуулаад байна шүү дээ. Тийм учраас бол энийг бол анхаараасай гэж Ахмад түүний хувьд л үзэж байна. Хөвгүүд бол ерөнхийдөө угаасаа ер нь нийгэмшиг талаараа жаахан тийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас одоо нийгэмшиж хүнээс юм асуудаг, юмд оролцдог одоо дандаа нэг тийм шоу, тийм хэлбэрийн биш. Ерөөсөө ер нь би энэ дутагдлыг яавал гаргахгүй байх вэ? Энэ хүмүүсийг их ажиглах хэрэгтэй. Хүмүүсээс л юм сурах хэрэгтэй. Монголын бүх хөвгүүдийн бол энэ сайн дурын ажил одоо энэ бүх үйл ажиллагаа өөрсдийгэн одоо энэ үйл ажиллагаа одоо биднүүдээ сайн дурын явуулж байгаа үйл ажиллагаанд одоо бүгдээрээ идэвхтэй оролцож байхыг уриалж байна.